Сайн байцгаана уу? Та бүхэндээ сүйтэй шар будаа хийдэг аргаа харуулъя. Шартаа сүүзэн сонголтоор хийнэ. Эхлээд нэг аяга шар будаагаа хүйтэн усаар 2-3 удаа угааж зайлж асгана. Буцалсан халуун усанд 1-2 минут байлгана. Ингэснээр шар будааны эвгүй гашуун амт бүрэн арилдаг. Асгаад хүйтэн усаар угаана. Шар будаагаа хүйтэн усанд хийж дунд зэргийн гал дээр чанана. Үзэн угаахдаа цайны хужир хийж халуун усанд 1 минут дэвтээж 3-4 удаа халуун усаар сайтар зайлж угаана. Хүүхэд идэхтэл аюулгүй байдлын үүднээс хэрчдэг. Будаа ёроолтой бага зэрэг устай байна. Ус нь сүг түлэгдэхээс хамгаалж өгдөг. Сүү хийж зөөлөн гал дээр тасралтгүй хутгаж 1-2 удаа зөөлөн хөөртөл буцалгана. Ингэснээр сүү будаанд шингэж амт нь гоё болдог. Хүсвэл үзэм нэмж өгч болно. Байгалийн замаар амтыг илүү гоё болгоно. Шар тос шим өгч илүү үеиг болгодог. Ядаргаа тайлж мэдрэлийн системийг дэмждэг сүйтэй шар будаа бэлэн боллоо.